мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол бүрэн бүтэн тэгээ хамгаалагдсан мөртлөө хүртээмжтэй байхыг хэлдэг. Гурван үндсэн тулгуур зарчим байна. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг чинь гамшигтай их төстэй шүү дээ. Одоо гамшигын тухай одоо ойлголттой. Тэгтэл биднээс нөгөө хөдөлмөр аюулгүй байдал гэд хангах ёстой гэдэг шиг тэрийг бол биднээс социализм үеэс тэрийг аюул сайн бидний толгойд сууц учраас ойлгоод байдаг. Тэгтэл хөдөлмөр аюулгүй байдлыг хангах гэдэг чинь энэ одоо цахим орчинд бол цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэдэгтэй яг адилхан байхгүй юу? Гинтхэн магадгүй гамшиг болоод энд одоо үйл ажиллагаа явуулж чадхаа боллоо гэхэд биднээс яаж хамгийн хурдан сэргээн босгох вэ? Хор хохирлыг арилгах уу гэдэгтэй. Тэгтэл аюулгүй байдлыг хангах гэдэг чинь өөрөө тийм одоо юу гэмтэй тогтоосон цаг хугацаатай тогтмол гэдэг юм одоо тийм ойлголт биш. Хамгийн түрүүнд бол энэ онц чухал дэд бүтцтэй байгууллагуудыг мэдээлэл аюулгүй байдлыг хамгаалахын бүрхүүл буюу өөрийн систем дотор авах хэрэгтэй байдаг. За аль ч улс бол ер нь бол тэгдэг. Жишээ нь одоо мэдээлэл аюулгүй байдлын тэр онц чухал дэд бүтцтэй байгууллага яаж тооцдог вэ гэхээр хэрвээ магадгүй халдлага зөрчил болоод хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд нийгэм болоод эдийн засагт одоо аль хэр хэмжээний хор хохирол учрах вэ гэдгээр нь эренбилж үздэг юм байна. Бид нэг өнгөрсөн жил нэг ер нь ICT гэж ярьдаг л да. ICT салбарын хувьд хүний нөөцийн одоо хэрэгцээ шаардлага ямар байна гэдэг судалгаа хийж үзсэн юм байна. 3000 орчим оюутнууд байна гэсэн судалгаа гарсан байна. Ойрын 5 жилийн дотор бид нэг өнгөрсөн жил нэг ер нь ICT гэж ярьдаг л да. ICT салбарын хувьд хүний нөөцийн одоо хэрэгцээ шаардлага ямар байна гэдэг судалгаа хийж үзсэн юм байна. За хуучин бол баг одоо IT-ийн хүн гэдэг бол баг л бүхэл юм хийдэг юм шиг сандаг байсан бол тий. Одоо бол тийм биш болсон баг. Хайрцангуй өөр болсон баг. Заавал одоо орон зай цаг хугацаанд баригдахгүйгээр одоо Монголоос гадагшаа гараад явчих тийм боломжтой учраас чадaltaй хүмүүсүүд нь одоо юу гэдэг гараад явчихдаг байхгүй. Төрд тийм одоо чадвартай боловсруулж ажиллах уу? Хүн хүчний хувьд бол аюул асуудалтай байхгүй. Цалин хэцүү. Аюулгүй байдал чинь бол мэдээлэл технологийн програм зохиогч за одоо систем админ гэдэг ингээд дараалал явах юм бол систем админ дараа нь аюулгүй байдал гэдэг ингээд тэгэхээр аюулгүй байдлын хувьд бол илүү өндөр чадвар шаарддаг. За тэгээд дээр нь одоо бид ядаж төрийн байгууллагуудын хувьд бол яг мэдээлэл технологийн мэргэжлүүдийн ур чадвар, чадвах тэгээд дээр нь таарсан үн хөлс цалингийн тогтолцоог бол бид хангаж чадахгүй байгаа. Одоо юу гэдэг нь e-governance гэх тийм одоо дижитал шилжлэхэд ингээд ярьж байгаа тохиолдолд бол энэ боловсруулалтын асуудлыг бол болгон төвшөнд аюул томор гаргаж ир тавихаас аргагүй болцсон юм. Ер нь бол хуулиараа төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг бол таниулын ерөнхий газар дээрдэг хибер аюулгүй байдлын газар хариуцдаг. Яг одоо мэдээлэл биднээс одоо үнэлэх ёстой шүү дээ. Энэ мэдээлэл одоо алдагдах юм бол асуудалтай гэдэг. Тэгтэл бид мэдээлэлээ үнэлж эренбилж тэгээд тэрийг одоо хэрхэн одоо нууцлыг хангах вэ гэдэг журмаа тэр стандартын дагуу тухайн байгуулагч өөрөө мөрдөх ёстой шүү дээ. Ер нь бол харин гадна өөр юм тийм байгууллага тусвар өөрөө одоо мэдээллийн аюулгүй байдлын хэрэгслийн үнэлгээг хийгээд стандартын дагуу тэгээд мэдээллийн одоо ямар мэдээллийг биднээс одоо эмзэг гэж үзэж байгаа. Хэрвээ энэ мэдээлэл алдагдах юм бол бидэнд ямар хор хохирол учрах вэ? Эргээд хор хохирол гэдэг чинь биднээс хэвийн үйл ажиллагаа явуулах чадваргүй болоо гэж үзэхэд хамгийн богино хугацаанд эрсдэл багтаагаар хэрхэн энийг сэргээх вэ гэдэг чинь өөрөө байгууллагынхаа хувьд бодлого нь болоод тэрэндээ таарсан журмаа дагаж мөрдөх хэрэгтэй байхгүй юу? Одоо хэвийн үйл ажиллагаа явуулахгүй бол нийгмийн эдийн засагт ямар хор хохирол учруулах вэ гэдгээр нь эренблээд тэр байгууллагууд дээр гаднаас нь эрсдлийн үнэлгээ хийгээд одоо таниулын ерөнхий газрын хибер аюулгүй байдлын газар эрсдлийн үнэлгээд за танах ийм цоорхотой байна, ийм асуудалтай байгаа учраас танах одоо дотоод төрөний хэлсэн мөрдөд байгаа дүрм журамдаа энийгээ тусгаарай. Эргээд энийг одоо ер нь бол өрсөлдсөн сэргийлэх тийм ажлууд явуулж байгаа шүү дээ. Юугаар бол олон улсын захиргааны холбооны байгууллагаас индекс гаргадаг. Биднээс 78% байсан байх. 78 нь ямар үзүүлэлт? 120 орчим улсаас.
Тийм мэдээлэл аюулгүй байдлаа хангах тэр систем одоо юу гэдэг хүмүүсүүдээ сургах их олон юмнаас яах хэрэгтэй. Тэрнээс өнөөдрийн байдлаар Монгол улс маань харьцангуй одоо сүлжээ дэд бүтцийн хувьд бол бас боломжийн болсон. Өөрөөр хэлбэл нэг 7-8 сумаас бусд нь бол энэ харилцаа холбооны дэд бүтцэд холбогдсон. Гэхдээ зөвхөн одоо төрийн өмчийн гэхгүй бас хувийн одоо өргөөр утгаар энэ асуудал бол явагддаг юм байна. Энэ сүүлийн 2 жилийн хугацаанд бидний хийсэн юм болохоор тэр төрийн мэдээлэл солилцооны хор систем гэж хэлээд байдаг. Тэрүүгээр одоо жишээ нь нийтдээ 104 байгууллага хоорондоо мэдээлэл солилцож явах хэрэгтэй. За тэгээд тэнд бараг 89 нэр төрлийн одоо лавлага мэдээлэл тодорхойлтыг бараг 50 сая удаа байгууллагууд ямар нэг хэмжээгээр татсан тийм статистик байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тийм хэмжээгээр л хүмүүсүүдийг чи тийш яваад ирээ гэж хэлээгүү гэсэн үг байхгүй. Тэгэхээр за энэ бол тийм. Тэгэхээр энэ бол бас боломжийн бас шийдэл. Өөрөөр хэлэх юм бол заавал төвлөрүүлээд төрийн нэгдсэн том сан үсгээд авахгүй өөрөөр хэлбэл одоо дистрибуцт буюу салангад байгаа мэдээллүүдийг нэгтгэх биш одоо хаана байгаагаас нь татаад нэг цонхоор гаргаж үзүүлье гэсэн тийм зарчим явж байгаа. Хувь мэдээлэл аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг. Түрүүний хэлсэн нөгөө эрүүл мэндтэй холбоотой ингэж жишээ авахаар ойлгомжтой байгаа байхгүй. Би өөрөө үргэлжлэн сэргийлэх хэрэгтэй байхгүй. Одоо өөрөөр хэлбэл би одоо хамгийн наад зах нь биднээс одоо ингээд пин кодоо биш тэ одоо дэлгүүрт орчоод биднээс карта уншуулчаад пин кодоо олны өмнө хэлчихдэг шүү дээ. Нөгөөх нь ч гэсэн пин кодоо хэдвэ гэж асуугаад нөгөөх нь пин кодоо хэлээд өгчдөг байхгүй. Хоёрт нь бол одоо юу гэдэг өөрийнхөө тухайн мэдээллийг одоо ил зарлж яадаг тий. Чимүү би энд явж гин би тэнд явж гин хүүхдээ аваад явж гин ч гэдэг юм уу тий. Өгөөж болоод байдаг байхгүй. Нэг одоо нэг паспортаа 1 сардаа ч юм уу одоо 2 сардаа ч юм уу сольж явах хэрэгтэй байхгүй байнга. Тэгээд дээр нөгөө тохиргоонуудыг аягүй сайн мэдчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл давхар девайсаар ингэж орж байгаа тохиргоог болиулах ч гэдэг юм уу тий. Ер нь ямар ч тохиол биднес болгоомжтой байх хэрэгтэй байхгүй.